Just take a look. Those are the stones. We can find the stones everywhere in this river. It must have been here for many years. You see that it's very smooth and shiny. Mongolians love stones. Do you know why? Because we can feel the taste of stones. Today we will cook botuk. Botuk is real Mongolian barbecue. It's cooked with superheated stones. All right, let's go for cook. За мал сүрэг тарган тавтай. Мал сүрэг тарган тавтай. Өвлжөө сайхан. Өвлжөө сайхан. За оршоо ах минь энэ хавийнхын таныг одоо боодогны мастер л гэж яриад байна да. Усууд бас тэгж ярьж байна уу? Өнөөдөр та бидэнд нэг боодог хийж туслана байгаа. За одоо миний сүвтээсээ хийдгэж гэж байх уу тэгэл чадах шинэ гэрэл хий да. Who's more than rare? The master chef is more than rare. The master chef does not have to be officially certified, but he needs to be very skillful man for cooking botuk. He's respectively invited to the kitchen. We gotta give him a hand. Одоо тэгэл боодгийг ямаагаа гэж байгаа. Шил сонгож байгаа тэгэл. Харга төвөргийг сайн үзэж байгаа. Тэгээд боодгийг хийхэд бас одоо бас зүс бас чухал. Яагаад гэвэл одоо нөгөө хийсний дараа нөгөө тулам нь гоё өнгөлөг болдог. Тийм учраас цагаан шаргал ямаа байж болно. Улаан ямаа байж болно. Дараа чинь тулам нь гоё өнгөлөг шаргал болж харагдана. За явчихдаг үл ямаагаа сонгож байгаа гэж байна. Yeah. Botuk is Mongolian amazing dish. It is cooked on special events such as holidays, celebrations, or for special guests. Making botuk is itself big celebration that people are happy together to do it. Therefore, it requires very specific method. No one can easily cook. Хүчүүгөө ямар ч байсан шуулаад хүчүүгийнхаа ясыг угаар нэвдээд аавна энэ дотор нь. Дараа нь урд төлөөхөө тэр мөчөө тайрж авснараа бас тэрийгээ доош нь өвчөөд дал дунд чүмэг далаа аавна. Тэгээд хавиргаа хадаж аавна тэр. Урд хоёр хөлөөхөө нөхөр. Тэгж байгаад гиз дотроо гаргаж шүвдээ энэ амаараа. Нэр хурцаас ингээд арьсан дотроо л явагдана. Орол гарын мэдрэмжээр л үеийн олоод үеийн дээр нэрчээл салгаал гүзээгийн цооллого энэ амаар том гүзээг л багтааж гаргана шүү дээ. The botuk preparation is pretty important. Ястуугаал ирж байна. Яа гэж дараа хэрэг. Айлж байгаа. Монголчуудаа тэгтэрөөс тэгэл маллал малынхаа ашиг шимээр л амьдч ирсэн юм уу? 4 цагийн өдөр тэгэл малаа дагаад малаа зарж урлуулна, цүү цагаа дэг хэрэглэнэ, махын хоол үзэндээ хэрэглэнэ, арьс, ширээр бас хувц сунар өөрсдөө хэрэгцээнд хэрэглэнэ. Тэгтэл алдаж ирсэн. Одоо үнэ. Шууд дуусаад эргүүлээд дотор зузаан махнуудыг сийлж нэмгэлж өгөн жигдхэн болгож өгөн энэ махнуудыг. Тэгээ арьсандаа байгаа махааж байгаа нэмгэн болгож өгвөл бас болцсон бас арай хурдан болно. Одоо энэ бол ерөнхийдөө үндсэндээ болсон. Миний зузаан махыг бас авчи. Одоо энэ ингээд нэг эргүүлээд. За одоо ингээд яс энэ одоо ингээд сайхан сүүн ингээд байж шээ. Энийг бол авах шаардлагагүй. Өөрөө сайхан. Өөрөө ингээд шууд чулуунтаа болно. Дотор гаднаасаа болно. Ингээд барьж бай. За энэ зузаан махнуудыг өснөж яах юм. Ингээд сийлээд яраад өгчээ.
Well, now you see one another step for making botek. These beautiful housewives are cleaning this meat. They are using the dough and cleaning the furs from the meat. It's a lot of work. So we have just finished the preparation after a couple more hours. Now we are getting so close to eating botek. Now it's time to make a bonfire. First of all, we need to put some dung, and then don't forget to put the stones in it. Yeah. Үйлдүүлээд тийм ээ. Тий. Of course, chef is important, but we need some hand. Today's and our bud comes up here to help us. Намайг Экватор гэдэг Сэлэнгэ аймгийн энд малчаа. He's a herdsman in here. Peace out. Нэг одоо нэг ямага хөвлөндөө. За сайхан тулмаа аваад ингэж. Бод гайда. Аса том тулм болсон байх юу? Эхлээд чулуунуудаа хийх үү? Чулуугаа энэ махаа энэ үйлээл энэ. Давсаа энэ ногоогоо яг үлдэх нь нэ. За яг давс хийчих. Энд л хүмүүс болохгүй төрлөө хийж байгаа. Энэ л байрлуулах хэрэгтэй. Сайн чулууг. За яг сайхан байранд ирсэн хараа. Энэ. Сайхан хомгоо шиг чулуу. Байрлуулах зүгээр. Одоо энд хоёр чулуу хий. Гой чулуу штэ наач. Энд ирсэн. Доо сая ийсэн чулууг энд. Ингээд байрлуулна. За. Жижиг. За яах вэ? Botek is usually cooked by male goat. Another version is a marmot meat. It is commonly used for botek. The method is almost same as a goat botek. The only difference is Mongolians do not feed or herd a marmot. Яг жигсэн чулууга сайхан юунд оруулна. Арсын зоолж өгч гарч ирэхгүй. Одоо ингээд өөрөө буцлаа сайхан хөөгд эхэлнэ. Дурууд гарна шүү. Blowtorch. It's gonna be cooked inside and outside. You need to be patient. Very soon, the world's best dish will be on your dish. Yeah, after some wash, we gotta eat it. Хоохолчлаа шүү. Одоо ингээ хоглоод дуслаа. Одоо сайхан усаа цэвэрлээл. Өдөө халуун ус олж байгаа гадна л сайхан ууч. Тэгэл болоо доо.
Тэгээд итгэхэд бэлнэ. Тэгээд итгэж билээ. Are you hungry? Yeah. Ямар юу болов? Ямар том том. Энд таавсан. I can't explain the smell. Anyway, it smells perfect. This is the real Mongol barbecue we have just cooked. A lot of work to do. Энд ч одоо гоё уусан юм шиг ингээд сайн угаагаад тортгийг харилцаад хуухтаа нэгдэн шүү дээ. Сааруу сайхан батсан да. Задлах уу? Одоо водка задлаа та. За ингээд сайхан. Тэмүүж гоё болж байгаа. Яа. Янз. За. Чараач та. Тэн чимч. Инжигтэй байна дээ. Янз. За чулуу арих усуудад чулуу авч ирье. 저도 좀 한번 드셨어. Сайхан чулуу байна те. Арга бодгоны хадуун чулуу атах сайн гэдэг ядаргаа дарна хий хөө дарна. Атах жагтал хөөс гарч штэ. Ногоогоо тийш нэгээд ногоо. Сонгон төмс. Сонгон Луу манжин. Шүл хэрэг гарч вэ? Шүл нэг 2-оос 3 литр орчим шүл гарсан баха. You know, I don't care how many hours waiting for Яа шүл. this beautiful food. I would say this is the best dish in the world. Just taste it. Май загнаж өгтэй юм гэж. Янцгой таарсан. Well, it's a pretty tough day, but it was so delicious. I will catch you later. Thank you for being with us. On the next episode,